Ардчилсан намын дотоод сургуультай холбоотой үүсэж байгаа нөхцөл байдал дээр төр ороо байгуулагдж байгаа. Энэ одоо ардчлал өөрөө аюулд орж байгаа учраас ардчлалын аврыг төр ороо байгуулж байна. Тэгээ эхний ээлжинд одоо Баян зүрх дүүргийг эхлүүлж байна. Манай Чингэлтэй Сүхбаатар дүүргийнхэн өөр ард дүүрэг гэсэн байгаа цугласан байна. Тэгээ ингээд төр ороог одоо ингээд зохицуулагч хийж байгаа. Ерхий зохицуулагч. За. Төр орооны зохицуулагч мөнх очир, төр орооны зохицуулагч Уланбаяр, төр орооны зохицуулагч Одбаяр, төр орооны зохицуулагч Солонбаяр, Тулагт, төр орооны зохицуулагч Тулагт. За манай төр ороонд нэгдэж байгаа гэж ойлгож байна. Чингэлтэй дүүргээс хамт явж байгаа манай сугараа Баянгол дүүргээс байгаа юм байна. Өөр. За ингээд Одбаяр микрофоныг шилжүүлье. Одбаяр бол нэлээд факт ярина. За одоо ийм байгаамаа. Хэвлэлийнхэнд ирсэн дээр нь одоо энд өнөөдөр 25-ны өдөр 12 цаг өнгөрч юу болж байгаа гэхээр Ардчилсан намын энэ төв байран дээр хяналтын дэд зөвлөл гэж энэ манай намын дотоод сонгуультай холбоотой үйл ажиллагаатай холбоотой гомдлуудыг хянаа хийцхийн дэд зөвлөл гэж бүрэлдэхүүн байгаа. 9 өдрийн бүрэлдэхүүнтэй. Эдгээр одоо уралдаж байгаа. Энэ дүүргүүд бүгд гомдлоо өгсөн байна. Баян зүрхтээр гарсан балиар лойрын фактуудыг бүгдийг өгсөн байгаа. Ямар шийдвэр гарахаас үл хамааран дахиад тэр зохицуулах зөвлөлгээ цогтгорол дарга ахалж байгаа ерөнхий нарийн бичгийн даргаыг хийж байгаа тэр зөвлөлд бас ахаад хандна. Энэ шодрог бус сонгуул би одоо бусад дүүргийнхээ өдөргийнх нь өөрсдөө байна. Баян зүрх дүүрэг дээр бол илт лойрын шинжилгээ зохион байгуулалттай дотоод сонгуул болсон. Саналын хуудсыг нэмж хийх 138 хүн ирсэн байхад камерын бичлэгээр нотлогдож байгаа 197 хүн ирсэн мэтээр ингээд саналын хуудс нь орцсон. За мөн одоо эмэгтэй хүнийг харааж эмэгтэй хүн байж хат эрэгтэй гэж болгоод чөлөө цууд руу бичээд тэгээд өөртөөхөө нэр дэвшиж байгаа өрсөлдөгч баг маань өөртөөхөө нэр дэвшиж байгаа эмэгтэй хүмүүсийг автоматар дугуулж байгаа. Яагаад тэгж байгаа гэхээр энэ юу маань эмэгтэй нэр дэвшигчд маань тэр чөлөөд рүү орчхоор эрэгтэйчүүдтэйгээ өрсөлдөж байгаа гэсэн үг. Нөгөө эмэгтэйчүүд нь болохоор тэр эмэгтэйчүүдийг дугуулахгүй болвол нөгөө саналын хуудас нь хүчингүй болох учраас заавал одоо тэр өөр багийн нэр дэвшигчдийг лойрдж байгаа багийн нэр дэвшигчдийг дугуулж нөгөө одоо нэр дэвшигчд нь өөрөөгөө саналын хуудасыг хүчинтэй болох ийм зохион байгуулалт энэ бусад дүүргүүдээр ч гэсэн явсан байна. Энийг бүр нэгдсэн байдлаар зохион байгуулсан байна. За мөн одоо барилга дээр ажиллаж байгаа зүгээр одоо туслах ажилчдыг барилгын хувцастаа авчирж ирээд тэр иргэний үнэмлэх гэрээгээ паспорт нөгөө шинжилсэн гэрээгээ баахгүй шатааж хаях хэрэгтэй тэрийг. Зүгээр нэг хүмүүсийг баг гудамжинд явж байгаа хүмүүсийг оруулж ирээд саналыг өгүүлж байна. Тэнд хяналт тавьж байгаа хүн алга, тэнд ажиллаж байгаа хүн алга бүгдийн тэр хүч төрж олонхороо тэгж шийдэж байгаа. Зүгээр ороод иргээд оруулаад өгч дээ. Тэрэн дээрээ бас мөнгө төгрөг тараасаа асуудал байгаа гэж байгаа. Тэрийн фактаа бас өгсөн байгаа. За мөн Монгол ардын намын хүмүүсийг саналыг өгүүлсэн. Монгол ардын намын дугаар хорооны өөрийнх нь ахмадынх нь дарга, хорооных нь намын өөрийн дарга нь хэсгийн ахлагчд нь ичихгүй орж ирээд өөдөөс нь уцаа гаргаж ирээд бичлэг хийхээр та манай намд илсэж байгаа юм санал өгөх юм өгөхөр за болио гэд гүүгээд гарч байгаа бичлэгүүд ч одоо сошиал дээр явж байгаа. Ийм сонгуул байдаг юм уу? Ийм цэгцтэй нам байдаг юм уу? Ингэж намаа цэгцэлж 27-28 оны шат шатын сонгуульд ялдаг юм уу? Энэ манай намын бодлого юм уу? Монгол ардчилсан намын одоо энэ нээлттэй байдал шинжилэл Монгол ардын намын дараагийн шат шатын сонгуулийн хүчний зузаатгал болох юм уу? Яаж бид нар 27 оны ерөнхийлөгчийн сонгуульд ялах гэж байгаа? Намынхаа үүрүүд рүү анхан шатны яг гол цөм рүүгээ ардын намын гишүүдийг хийчээд бүх мэдээлэлээ алдаад тэгээ яаж бид нар ямар тактикаараа энэ намчин сонгуульд ялах гэж байгаа? Энэ намын удирдлагууд юу бодож байгаа? Тэгээ гомд хилээд очихоор та ажиглахгүй яасан юм бэ? Ардын намынхан баг манай намд илсчээвэл сайн биш үү гэдэг юм агуулгатай зүйл яриад байж байгаа шүү дээ. Бид нар Ардчилсан намынхан ардын намд илсдэггүй. Хэдэн жилийн өмнө Баянгол дээр нэг нөхөр илсээд өндөг шийдүүлээд боо юм болоо үсттэй. Ардчилсан намын жинхэнэ гишүүд ардчилтай юм хайртай байдаг байхгүй юу? Харин ардын намынхан болоод ичихгүй тороод болоод мөнгөнд хуурдаад ороод ирдэг. Ийм сонгуул байвал энэ Ардчилсан намын гишүүд 36 жил энэ Ардчилсан намын дархлаа хаана байгаа? 2026 онд Ардчилсан намын дархлаа энэ түрээд нуруу нь хугарч унж байгаа юм уу? Нээлттэй байна, цэгцтэй байна гэж ураа слог тавиад Ардчилсан намын дарга гоё юм ярьсан. Энд одоо бичлэг нь байж байгаа, шүлсэн хатаагүй бичлэг. Бид нар 10-20-оор нь одоо дойрын жижигтэй юм хийхгүй гэдээ алга ташуулаад байж байсан.
Энэ арга хэмжээгээ нээж явахдаа өнөөдөр 10 хоногийн дараа ардын намынхан манад илссэн юм уу? Тийм үү. Бид нар хянж байгаа гэдэг ийм ичгүй юмэрээ сууж байгаа шүү дээ. Ийм намын удирдлагуудаа бид нар арчлагчдад бид нар одоо ямар сонгуудаа ялах юм? Орон нутгтаа яаж ялах юм? Улсын хурлд гишүүдэд яаж олох болох юм? Яаж ардчсан ерөнхийлөгчтэй болох юм? Тэр ардчсан ерөнхийлөгч нэр дэвшнэгээд манай намын хэдэн нөхдүүд явж ийлээ. Гэхдээ тэд нар хүнд итгэж энэ тогтгорлогийн чөнд итгэж намд орох гээд байгаа юм уу? Эсвэл Монгол ардын намын дарга учралд итгэж ерөнхийлөгчөө сонгоод дэвших гээд байгаа юм уу? Тийм биз дээ. Ардсан намын одоо энэ жирийн гишүүд энэ сошиалаар үзэж байгаа бол намынхаа гадаа ирэх хэрэгтэй. Нэгдэх хэрэгтэй. Тэгжээж ардчлаа хамгаалнаа. Тэгжээж ардчлаа хамгаална. Ардчлаа хамгаалж ээж цаашдаа энэ Монголын ард түмний амьдрал өнгөтэй өөдтэй болно. Энэ зөвхөн ардсан намын дотоод сонгуулийн асуудал биш. Энэ бидний энэ зогсож байгаа хүн болгоны сошиалаар үзэж байгаа хүн болгоны үр хүүхдийн ирээдүйн нийгмийн төлөөх асуудал. Монгол коммунист улс болох ёсгүй. Монголд ардчлал байж аж Монгол өдөө зэрэгтэй явж байгаа. Ардсан нам өнөөдөр ингээд нуруу нугарах юм бол тэгээд өнөөдөр цаашдаа ардчил гэж яриад хэрэггүй. Хойд солонгос шиг пижгэд лалах ташуулаад зүгээр нэг нэр дэвшигтэй байх хэрэгтэй. Өрсөлдөхгүй байх хэрэгтэй. Ичих хэрэгтэй онгоо болно. Тэгээд сая хэлсэн ардсан нам бол ардсан намын лойрын сонгуулийг эсэргүүцэж ардсан намын одоо энэ гишүүдээс жинхэнэ гишүүдээс бүрдсэн төр ороо байгуулагдаж байгаа. Төр ороо алавжуулж байгаа энийг. Энэ төр ороод нэгдээч гэж ардчил таартай хүн болгоныг уриалж байна. За тэгээд өөр бусад дүүргийнхэн Сүхбаатар байна, энэ Жингэлтэй байна, Сонгон байна. Энэ хэвлэл гарч ирэхгүй ч гэсэн аймаг дүүргүүд зөндөө байна. За одоо ингээд зохицуулагч манай мөнх очир фактууд ярина. Баян зүрхийн факт. За энд хөрөлцөн ирсэн үнэт зүйлээ хамгаалж байгаа ардсан намын гишүүд эмзэгчтэй маш баярлалаа. Та бүхний энэ өдрийн амгалан гэрье. За улс орон даяар ардсан намын дотоод сонгуул зохион байгуулагдлаа. Зарим нэг газар амжилттай зохион байгуулсныг бид хүмүүсгүй байгаа. За нийслэлд хэд хэдэн дүүрэгдээ зөрчилтэй асуудал гарсан. За манай Баян зүрх дүүргийн нэр дэвшигчид Баян зүрх дүүрэгдээ зохион байгуулагдсан дотоод сонгуультай холбоотой асуудал дээр маргаал өөрийн шийдвэр чанартай зүйлүүд байгаа учраас бид сонгуул дууссаны дараа төр хороо байгуулад за ингээд холбогдох нотлох баримтуудыг бүрдүүлээд хяналтын дэд зүйл материал өгсөн яг энэ цаг мөчид хяналтын дэд зүйл хуралдаж байх шиг байна. Төр хорооны зорилго бид нар нэг чиглэлтэй байгаа. Энэ бол ямар нэгэн намын даргын эсрэг, ардсан намын эсрэг үйл ажиллагаа биш ээ. Энэ бол ардсан намын дотоод сонгуулийг зөв зохистой зохион байгуулах, болохотой хийгдсэн луурийг залруулахтай үйл ажиллагаанд чиглэж байгаа шүү. За ингээд манай залуучууд сая ярьлаа би яг баримт төвлөрөөд ярьчих гэж бодож байна. Энэ барьж яах вэ? За Баян зүрх дүүрэгт ардсан намын дотоод сонгуулийг зохион байгуулах нутаг дэвсгэрийн дэд зөвлөл маш хариуцлагагүй ажилласан. Дэд зөвлөл өөрөө сонгуулийг бодлогдуулах үйл ажиллагааг гардан зохион байгуулсан. За энийг би баримт дээр та бүхэн тайлбарлуулъя. За дэд зөвлөл сонгогчдын дэрсийн жагсаалтыг өглөө үүрээр бид нар мэдж байгаа. Санал хураахаас өмнө. За санал хураахаас өмнө ямар факт идэрсэн бэ гэхээр 52 нэр дэвшигч сонгогдохын тодорхой болсон юм сонгуул боллоо. За энийг би баримт фактаар та бүхэнд танилцуулж үзье. Жишээлбэл 20 дугаар үр. 20 дугаар үр дээр эмэгтэй хуудаар нэг л нэр дэвшигч саналын уулзсан бичигдсэн байгаа. Нэг нэр дэвшигчтэй сонгуул гэж байх уу хүмүүсээ. За манай ардсан намын нэр дэвшигч жишээлбэл энэ Шүүрсүрэнгийн Бац эцгийг нэр дэвшүүлэх үйл ажиллагааг санаатаагаар бодлуулах, төөрөгдүүлэх байдлаар чөлөөт суулт руу оруулсан байгаа юм. За мөн 33 дугаар үүрийн дарга хүн 20 дугаар үүр дээр очиж нэр дэвшгүй. 33 дугаар үүрийн дарга Баруушгийн Баасан жав гэдэг Баасан дорж идэх хүнийг 20 дугаар үүрийн чөлөөт суудлын жагсаалтанд оруулсан байгаа юм. За ингээд 20 дугаар үүр дээр бол чөлөөт дээр хоорондоо ардсан намын идэвхтэн гишүүд эмзэгчид үүрийн дарга нар хоорондоо өвсөлтөг байдлаар сонгуулийг зохион байгуулсан байгаа саналын хуудсыг. Энэ Ганбаатарын мөнгөн зойж энэ ямар эрх дарахтай хүн бэ? Саналын хуудасд ганцаараа бичигддэг. Яг энэ мэд 13 үүр дээр ийм луур үйлдэлсэн байгаа. За мөн эрүүгийн хариуцлага 15 жилийн өмнө хүлээгдсэн хүнийг нэр дэвшгээс хассан энэ хяналтын дэд зөвлөлийн тогтоол байсаар байхад зохион байгуулах зөвлөлд хяналтын дэд зөвлөлөөс тогтоол гаргаад шийдвэр үүрэг болгосон байгаа юм. За би унш танилцуулъя.
тус шийдвэр хүчингүй болсдоо дуулсан Баянзүрх дүүргийн намын гишүүн Мөнхбаяр нь дүүргийн намын оронд нэр дэвшгэрх нь нээлттэй байх бөгөөд дэвшигчээр бүртгэн авч дэвшүүлэхийг Баянзүрх дүүргийн дотоод сонгуульд зохион байгуулах нутаг дэвсгэрийн дэд зөвлөлд үүрэг боловсгоо гэсэн. Нутаг дэвсгэрийн дэд зөвлөлд энэ үүргээ биелүүлээгүй. Энэ хүнийг сонгогчийн нэр дэвшигчийн нэрсийн засаас хассан. За энэ төв намаас ирсэн баримт байна. Алсын дотоод сонгуульда цахим системийн тусламжтайгаар хэрэгжүүлсэн. За Баянзүрх дүүргийн нөгөө эрчийнхэн зураг нь Баянзүрх дүүргийн сонгогчдын эрчийн систем дээр өгсөн мэдээлэл нь одоогоор ирсэн тийг байна. Сая бид нар төв намын мэдээлэл технологи хариуцсан экспертээс энэ мэдээллийг гаргаж авлаа. Тэгэхээр Баянзүрх дүүрэг дээр эрч бол 0, сонгуул хүчингүй бол хангалттай үндэслэл бий болсон гэсэн үг. За ингээд анхаарал сонссон. За энэ уншаад өгч. Би нараад саяны яриад байгаа нь энэ болохгүй юу? Энэ Ардчилсан намын гишүүн энэ тулгалтын 2023 оны 6 сарын 13-ны өдрийн ерөөсөн гомд төсөлтийн хариу. Ардчилсан намын дотоод сонгуул 2026 оны 3 сарын 21-ний өдөр Монгол улсын хэмжээнд бүх аймаг дүүргүүдэд нэгэн зэрэг зохион байгуулагдсан. Тухайлбал Баянзүрх дүүргийн 43 хороонд уг сонгуулийг зохион байгуулсан бөгөөд тус дүүргийн 43 хорооны үүрүүдээр хурлын эрс бүртгэх цахим системийг ашиглаагүй нь үнэн болохыг мэдэгдэж байна. Ардчилсан нам цахим хөгжлийн эцсийн дарга товсрол. Энэ одоо юу гэсэн үг вэ? Энэ цахим нам болно гэж цахим гэрээгээ олгоод байгаагүй юм уу? Тэгээ Баянзүрх дүүргийн 43 үүр дээр цахим систем ашиглаагүй нь үнэн болохыг мэдэгдэж байна гэдэг манай намын энэ цахим хөгжлийн эцсийн дарга ингээд бичээд өгсөн байна шүү дээ. Гомдолт нь хариу. Тэгээ ямар сонгуул зохион байгуулагдсан? Энэ сонгуул болсон юм уу? Тэр гэрээгээ уншуулаагүй юм уу? Тэр гэрээгээ ашигласан юм уу? Нэрсийн жагсаалт нь хүртэл буруу. Зохиомжтой нэрсийн жагсаалтаар явсан 14,000 хүн бүртгүүлээд татвар 12,000 хүн төлсөн гэж тэр нөгөө 10-ны сүүлийн өдрийн байдлаар гарч ирсэн. Тэгсэн чинь сонгуульдаа тэр нэрсийн хавтгаан ингээд өгж байгаа зохион байгуулах дэд зөвлөл нь шал буруу нэрсийн жагсаалт. Манай намын одоо дугаар үүрийн тэр юугаа зохион байгуулах хүн нь тэндээ амьддаг одоо гэрээгээ авсан хүнийх нь нэр өөрөө байхгүй. Өөрөө саналаа өгөхгүй зохион байгуулж байгаа хүн шүү дээ. Өөрийнх нь нэр байхгүй. Тэгээ өөрийнхөө нэрийг доор нь бичиж байгаад өгч байгаа шүү дээ. Гэхдээ энэ ямар сонгуул вэ? Ийм сонгуул байж болдгийм үү? Тэгээ яаж шинжлэхдэх гээд байгаа юм? Яаж сэргэх гээд байгаа юм? Яаж сонгуульд ялах гээд байгаа юм? Ийм зөвхөн ганцхан факт юм. За би нэг За сайн байцгаана уу? Сайн байцгаана уу? Энд хүрэлцэн ирсэн ардчилсан намыг ардчлаа хайрладаг та бүгдэд одоо ингэж бас нөхцөл байдлаа дурмын дагуу хуулийн дагуу хэрхэн зөрчсөн тухай тайлбарлахаар одоо ингэж Сүхбаатар дүүргийнхаа төлөөлөн одоо ардчилсан намын гишүүн Эрдэнэ цэцэг би хурж ирж байна. За тэгэхээр одоо нөхцөл байдал ямар юунаас үүссэн бэ гэвэл хамгийн эхлээд дурмынхаа асуудлаас эхнээс нь бүгдэнд нь ойлгохоор ярих гэж байна. Тэгэхээр энэ улс төрийн намын тухай хууль гэж энэ хуулийг бид нар ингээд албан ёсоор ингээд 2024 оны онд ингээд улс төрийн намын тухай хуулийг бол ингээд батлагдсан. Энэ намын тухай хуулийн дээр юу гэж гарсан бэ гэхээр зэрэг улс төрийн намын эрх үүрэг гэдэг дээр 7-гийн 1-2 дээр намын болон гишүүнийхээ эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаална гэж байгаа байхгүй намын тухай. За нэгдүгээр тийм байдаг. Ашиг сонирхлыг хамгаалдаг юм байж. За тэгвэл энэ хуулийн дагуу ардчилсан нам өнөөдөр дүрмээ шинжилсэн. За энэ цэнхэр ном байгаа. Та бүгд шинэ гишүүд болон хуучин гишүүд бүгдээрээ энэ ном дүрмтэйгээ танилцсан байх гэж найдаж байна. За энэ дүрм дээр ямар заалтуудыг зөрчиж байна гэхээр энэ дүрмийн 160-ийн 6 дээр болохоор зэрэг хэрвээ энэ дүрм дээр шинжилсэн ямарваа нэгэн дотоод сонгуул явуулах найруулга инээд тэрэ тавих гэж байгаа болвол та бүгдээрээ ардчилсан намын их хурлаараа баталж энэ дотоод зохион байгуулалт буюу шинэ журам гаргахаа шийднэ гэж энэ дүрмийн 160-ийн 6 дээр бол заагаад өгсөн байгаамаа. За тэгвэл энэ дээр өөрөө ардчилсан намын дотоод сонгуул ингээд хуулиа нэгдүгээр зөрчиж дараа нь өөрсдөө гаргасан дүрмдүүгээ нулимж байна. За тэгээд дараа нь энэ дүрм дээр мөн ардчилсан намын гишүүн шинээр хэлсэхдээ бүгдээрээ энэ анхан шатны намын гишүүний одоо бүртгэл буюу цахимаар бүртгүүлнэ гэдэг дээр энэ нээлттэй гэдэг үгийг энэ ардчилсан намын энэ төв байгууллага гаргаж ирсэн нээлттэй. Тэгвэл энэ нээлттэй гэдэг үгний ард талд ердөөсөө ямар үг вэ гэдэг утгаараа бол царцаанаар нээлттэй гэдэг үгийг гаргацсан юм байна гэдэг одоо бүр ингээд нийслэлийн бүх дүүрэг ойлголоо. Ерөөсөө эцсийн дүнд бол
царцаанарт нээлттэй болохоос биш ардчил буюу энэ шудраг ёсны төлөө энэ тэмцэж байгаа төдийгөөс өдөө хүртэл явсан энэ журмын сайхан нөхдүүдийн маань эсрэг биш юм байна. Энэ бол нээлттэй биш юм байна. Тэгэхээр энэ өнөөдрийн энэ нээлттэй гэдэг энэ үгний ард талын гол үг маань улсын их хурлын гишүүд өөрсдөө энэ их хурлын ард тал бүгдээрээ бүлэглэн хувилдсан байна. Би хэнийг гэж хэлэхгүй. Ягаад гэвэл энэс чинь болж би олон удаа энэ иргэний бүртгэл дээр их хурлын гишүүдийн нэр хүндэд халдлаа гэж байнгын шүүгдэж байна. Энэ байдал чинь надад хүртэл дарамт үүсэж байна. Ийм болохоор би хэнийг нэг хэлэхгүй. Тэгэхээр өнөөдөр энэ талд бүлэглэн хувилдаж орсон өнөөдөр их хурлын гишүүд бол та нар бүгдээрээ урдаа их хурлын гишүүн бишээ. Та нар бол царцаа их хурлын гишүүд заа юу? Та нар царцаа их хурлын гишүүд. Та ялангуяа их гишүүд тань Сүхбаатар дүүрэг хувилдсан нөхөр хоёр болормоо байдаг юм байлээ. Нэг нь ховдын болормоо гэдэг юм байлээ. Нөгөөдгийг нь царцаа болормоо гэж нэрлэжийггүй. За одоо тэгэхээр ингээд их хурлын сонгуульд олон гишүүд тангаар хөргсөн. Тийм ээ? Их хурлын гишүүд юун дээр ингээд өнөөдөр та нарын эрх ашиг зүйл та нар бидэрлүү дайраад байгаа юм бэ гэдэг. Та нар өөрсдөө энэ хуулиар зөрчсөн. Их хурлын гишүүдийн тангараг дээр нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийг ноцтойгоор зөрчигдсөн та нар өнөөдөр заа юу? За ингээд өшөө дотоод журам дээр сонгуул явуулах дотоод журам дээр та нар бас нэг юм зөрчсөн. Дотоод журмын 8-2-2 зохион байгуулах зөвлөл буюу одоо энэ цогтгол дарга болон энэ зөвлөл тийм ээ тухайн аймгийн бүх их хурлын гишүүд оролцсон шүү дээ. Тухайн аймгийн дүүргийн намын дарга нар сонгогдох зорилготой ашиг сонирхлын гоочлороо сонгогдсон ашиг сонирхлын бүлэглэл буюу зөрчил үүссэн. Дөрмийн дотоод сонгуулийн 8-2-2 заа юу. За ингээд энэ байдлаасаа болоод өнөөдөр ямар үйлдэл үүссэн бэ гэвэл би Сүхбаатар дүүрэг дээр хэлье. Сүхбаатар дүүргийн тамгын газрын хүмүүс ардчилсан намын гишүүдийг тусгай нэгэн утсаар бүртгээд тэгээд одоо бүх бүртгэлийг одоо ингээд ердөөсөө Сүхбаатар дүүргийн ардсан юу тамгын газрын ажилчид энд оролцсон. Энэ бол төрийн алба оролцсон. Дээрээс нь Сүхбаатар дүүргийн хог цэвэрлж байгаа бүх орон нутгийн өмчит компаниудыг бүгднгийн энэ ардчилсан намын гишүүн болох гэж байгаа байхгүй. Ингээд 3 сарын 10 гэхэд 10 таагдах гэсэн бол 9 буюу 8-ны өдөр ердөөсөө битүү ингээд царцаалуулагдсан. Ялангуяа одоо би бүр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорон дээр бол оюутны байр түмэн их. Ингээд 1000 оюутны байр руу явж ороод их хурлын юу уучлаарай их хурлын нөгөө юу вэ? Их засаг сургуулийн оюутнуудыг битүү эсвэлжиж байгаа байхгүй. Тэгээд та нар өнөөдөр ардчилсан намын гишүүн мөн үү гэсэн чинь тэрийгээ ч мэдэхгүй. Бидэрт ингээд өнөөдөр мөнгөөгөөд ингээд ороод ирсэн. Тэгээд энийг бүр сонгуул Viber group байгуулсан. Энэ дотор та нар биш дээ Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорон дээр тэгээд Сүхбаатар дүүргийн аль нэгэн хорон дээр та нар заавал бүртгэлчин байх ёстой. Ийм Монгол руу шилжээд ирээ. Аль нэгэн дуртай хаягийг бид нар олж ивё. Тэр бол асуудалгүй. Тэгээд дээрэс нь та нар ардчилсан намд бүртгүүлээ. Дараа нь та нар оюутнуудаа эргээд та нар энэ ардчилсан намаас гарахад та нар түүх үлдэхгүй юу ч үлдэхгүй гэсэн Viber group нэгээд ингээд явчихж байгаа юм чинь. Тэгэхээр өнөөдөр энэ ардчлалын төлөө 90 оноос хойш явсан. Тийм үү? Би 2004 онд энэ ардчилсан намд орж ирсэн. Би шудраг байхын төлөө, зарчимтай байхын төлөө энэ намд орж ирсэн. Өөрийнхөө амьдрал ахуй одоо энэ үйл ажиллагаа бүгдийг ардчилсан намд зориулсан. Гэхдээ би энэ царцааны ловер хийж байгаа хүмүүс шиг мөнгөтэй биш. Гэхдээ өнөөдөр миний эрх зөрчигдэж байна. Бид бүгдийн эрх бүгдээрээ зөрчигдэж. Үнэн бидтэй. Та нар одоо тэгээд царцааны эсрэг одоо царцаа нам болцсон байна шүү дээ. Энийг яах вэ? Үнэн бидтэй. Тэгэхээр өнөөдөр энэ дээр үгээ хэлэх эрчүүдээ идэх тулд хурж ирж үгээ хэлж байна. Ингээ сая нэг нүгөө ихэд 4.11 гэдэг дээр сая яваад ороод ингээд өөрөө ирэхгүй үгээ хэлж чадахгүй ингээд гарч ирлээ. Тэгээд төв намынхаа гадаа хурж ирж ингээ хэлж байгаа. Бүх дөрвүүд бас энд нэгдэж байгаа. За за ингээд бид нар бас Сүхбаатар дүүрэг бүх баримтуудаа ялангуяа цаг хугацааны хаачин донд орчлоо. Тодорхой зөвхөн олон баримт байгаа. Гэхдээ энийг ингээд урьдчилсан баримтуудаа ноцсон баримтуудаа ингээд хяналтын зөвлөлд өгч байгаа юм аа. За дараагийнхаа. За баярлалаа миний хүү. За манайхаа би нэг товчхон тайлбар хэлэх. Ер нь бол штэ нийтээр Арслан намын хүрээнд бол шудраг болсон газар зөндөө байгаа штэ мэдээж. Яг үүндээ онцлол хэлэх юм бол бид нэр өөрсдөө би одоо чинь Баянзүрх дүүргийн Арслан намын гишүүн. Баянзүрх дээр үнэхээр л өөр болсон. Энийг би тодруулмаар. Түүнээс биш одоо шудраг болсон газруудаа би бас нийтээр нь гэж хэлмээргүй байна яг үнэ хэлэхэд. Тэгээ энийг тийм ер нь бол их ихтэй тийм.
ийм асуудал байгаамаа. Тийм болохоор одоо харин энийг би тодруулж хэлж байгаа юм шүү. Зарцаа гэж хэлээд байгаа нь шударгаар Арслан намд элсээд орж ирсэн залуучууд болгоныг бид нар бас зарцаа гэж хэлж болохгүй. Үнэхээр зохион байгуулалттайгаар үндсэн гишүүдийг нь элсийг хасч байгаад оронд нь ардын намынхаа орж ирснийг бид нар зарцаа гэж хэлж байгаа шүү. За. Наш. Яса. За. Энэ цогцсон журмын нэгтүүдтэй энэ өдрийн минь төргийа. Би Баянгол дүүргийн ардчилсан намын гишүүн. 1990 оноос энэ ардчил шударгаас хүний эрх эрхийн төлөө тууштай тэмцэж яваа тийм хүн байгаамаа. Микро өгч гэдэг. Батарейг сольсон юм аа. Нэг. За тэгээд энэ ардчилсан нам маань шинжлэгдсэн, өөрчлөгдсөн дүрм журмаа сайжруулсан гэдэг энэ дээр баяртай хүлээж авсан. Тэгээ намын бүх шатны дотоод сонгуулиуд явагдсан. Энэ сонгуулийг би олон жил энэ намын төлөө, энэ үзэл бодлын төлөө явахдаа ийм бурангүй, ийм заваан замбраагүй ийм сонгуулиуд зүйлээгүй явсан. Ардчлалын үнэт зүйл бол хүн болгоны сандыг хүнд итгэн үзэх. Хэг өндөр санд авсан тэр нь сонгогддог тэр зарчмыг бид нар бий болгож байгаа. Гэтэл өнөөдөр санд өгөөд нийт санд өгсөн гишүүдээс 10 хүний санд аваад ийм хүн маань дүүргийн намын хорооны гишүүгээ сууж. Хоёр эмэгтэй, хоёр эрэгтэй 4 мандат дээр 4 хүний мандат дээр 7 хүн дэвсэн, хоёр эмэгтэй жигсэн. Энэ бол ардчлалын үнэт зарчим нь 40% эмэгтэй хүйсийг нэр дэвшиж өрсөлдөх боломжийг олгож байгаа болохоос жигсаалтанд очсон хүн болгоныг дэмжих гэсэн үг биш ээ. Ингэж тайлбарж болохгүй хөөе. Тэгээд 7 хүнээс 3 эрэгтэй, 1 эмэгтэй ингээд 4 мандатад нэр дэвшиг ингээд олонгийн санд авсан. 124, 121, 119, 105 гэх. Гэхдээ энэ гурвыг одоо дэвшлээ гэж бид нар мэдээ тогтоож өгнүүдээ гаргаад өгсөн. Тэгсэн чинь 10 хүний санд авсан нөгөө эмэгтэй дүүргийн намруу нэг шүү. Тэр эмэгтэй маань манай үүр дээр нэрсэн тэрсийн хавтгад нэр нь ба. Нэрсийн хавтгад нэр нь байхгүй ч тэр ардчилсан намын сонгогдох эрхэнд төсөөлтөд сандаа ирэхгүй итгэж явж байгаа байхгүй. Нэр дэвшигч ирэх. Гэхдээ ийм хүнийг яаж ингэж одоо хүлээж зөвшөөрөх юм? Баянгол дүүргийн 21 дугаар үүр 171 гишүүн нэрсийн жигсаалтанд санд өгтөө бүртгэснээс 132 нь 77%-аар санд өгсөн. Тэрнээс 10 хүний буюу 7.5 хүний санд өгсөн дүүргийн намрын гишүүгээ сууж байгаад ичмээр байна. Би одоо энэний төлөө энэ 30 хэдэн жил амьдрал өөрийнхөө ухамсар юмаа зарцуулсан гэж хайр санагдаад байна. Ийм бурангүй юмны төлөө дуурах ёстой. А би нэгэнтэй гарцсан юм чи ямар хамаа тэгэж оргиж болохгүй байхгүй юу? Баярлалаа. За би нэг толцоо юм чи. Би түрүүнээс хойш баахан хүн урдаа оруулаад. За тэгээд ардын намын царцаанаар саналаа өгч сонголтоо хийж ардчилсан намын жинхэнэ гишүүд хаалганы цаана гарсан ийм дотоод сонгуул сая боллоо. Тэгсэн үү манайхан? Нэг хорон дээр 20-ороо 30-ороо 40-ороо ардчилсан намын жирийн гишүүд өнөөдөр хүрлийн ардчлалын төлөө эрхчлэн төлөө явж ирсэн итгэл үнэмшлэрээ явсан хүмүүс хасагдлаа. Хаалганы гадна гарлаа. Ардчилсан намын гишүүн биш гэж тооцогдлоо. Ийм сонгуулийг бид хүлээгч хүрэх юм уу? Үгүй ээ. За би одоо санд авах хэсгийн оронд гарсан нийтлэг маш олон алдаануудаас би дурдъя. Товчхон дурдъя. Нөгөө өстө бузрын дурдвал далаа гэдэг шиг л байна. За хэсгийн хорооны бүрэлдэхүүн тодорхой биш байсан. Ямар ч мэдээлэл авахгүй албан бичиг байхгүй. Нэр дэвшигч ажиглагчаар орж өөрөө дотор нь ороод ажилласан. Нэр дэвшигч нар саналын хуудсыг
өөрөө зөөж ирэх ийм зөрчлүүд гарсан. Хизээ сонгуульд ийм асуудал тийм байд юм бэ. Санал өгөхөөр ирсэн гишүүдийг нягтлаг шалгаагүй буцаасан ийм Монголиагаар хаягийн тулгана гэсэн энэ журмыг орхигдуулсан. Ингэснээр яаж юм гэхээр нэг талын хүмүүсийг оруулж нөгөө талын хүмүүсийг орох боломжгүй болгосон. Түрүүн хэлсэн энэ төв намаас системтэй холбогдож төв намын одоо өвгдлийн сан багштай гишүүдийн нэрсийн жагсаалт тэрнтэй холбогдож тухайн гишүүн санал өгөх хэрэгтэй юу гэдгийг шалгах ёстой. Баянзүрх дүүрэгт энэ шалгалт энэ холболтыг хийгээгүй гэдгийг сая IT-гийнх нь мэрэгжилтэн албан ёсоор бичгээр өглөө. Өөрөөр хэлбэл холболт хийсэн эрц 0 Баянзүрх дүүрэг дээр энэ ноцтой зөрчил мөн. Саналын хуудас авсан сонгогчийн цаг минутыг бүртгээгүй. Санал өгөхдөө нууцаар өгнө гэсэн заалтыг зөрчиж санал тэмдэглэх ширээн дээр хаалт хийгээгүй тохиолдлууд гарсан. Санд өгсөн сонгогчийн хуран дээр бэхэн тэмдэглэгээ хийх журмыг зөрчиж бэхэн тэмдэглэгээ хийгээгүй. Үүнээс болоод нэг хүн олон дахин санал өгөх боломж бүрдсэн. Түрүүн төв намын системтэй холбож санал өгөх хэрэгтэй гишүүдийг шалгаагүй гэсэн тийм үү? Үүнээс үүдэж юу болж байгаа нөхөр нэрсийн сонгуул өгөх хэрэгтэй нэрсийн жагсаалтыг тусдаа үйлдсэн байх магадaltaй. Дураараа нэрсийн жагсаалт гаргаад та энэ дотор байхгүй байна. Та энд байна гэд Ардсан намын жинхэнэ гишүүдийг саналыг өгүүлэхгүй ардын намын царцаа нарыг саналыг өгүүлэх юм хөтөлбөрөөр бүрдүүлсэн байна гэж бид үзэж байгаа. Гэрээгээ үзүүлсэн сонгогчийн нэр хаяг регистрийн дугаарыг тулгаж шалгаагүй улмаас нэг сонгогч хэд хэдэн гэрээгээ үзүүлж олон дахин санал өгөх боломж бүрдсэн. Өөр санал авах байран дээр очиж дахин санал өгөх юм боломж бүрдсэн. Ажиглагч нарыг санал авах байранд оруулаагүй. Санал хураалт 9 цагт эхэлчээд байхад ажиглагч нарыг оруулахгүй, үдээс өмнө огт оруулахгүй та нар үнэн дэх олж ирэх гэж ингэж хөөж явуулсан. Гэтэл ажиглагч нарын бүртгэл нь санал хураах өдрийн өмнөх шөнө бүртгэл хийгдэх ийм зохион байгуулалтын алдаа гаргаж байна. Саналын хуудасны тооллого хийгээгүйгээр тухайн санал авах байранд дүнгийн гарахгүйгээр шууд дүүргийн нам руу авч явсан зөрчлүүд гарсан. Дүүргийн намаас 300 метрийн зайтай санал авах байрнаас цаг 30 минут явж тэр саналын хайрцаг очиж байгаа. Энэ цаг 30 минутын хооронд юу болсон бэ? Ойлгомжтой. Яах гэвэл тэр саналын хайрцаг 300 м цаг 30 минут болтیں۔ За санд өгсөн хүмүүсийн тоо саналын хуудсын тоо хоёр таараагүй зөрүү гарсан юм асуу. Жишээлбэл 30 дугаар хороо. 30 дугаар хороо бол миний анх 2012 онд дүүргийн иргэдийн хуралд сонгогдож гарсан тухайн үед 4 дугаар хороо байсан салсан ийм одоо миний тойрог. Манай багийнхан маш хүчтэй юм тойрог. Энд 138 хүн санал өгсөн бүртгэлээрээ 138 гишүүн. Манай багийн гишүүд 80-аас 90 санал авч тасархаа ялсан байтал саналын хайрцгийг задлахад 197 саналын хувьд гарч ирж байгаа. 138 хүн санал өгсөн гэдгийг камерын бичлэгээр баталгаажуулж байгаа. Бүртгэл дээр 138, камерын бичлэгээр 138, саналын хайрцаг дотроос 197 санал. Ийм зөөр болж байна. За түрүүнд дурдсан тэр нэр дэвшигчдийг, эмэгтэй нэр дэвшигчдийг эмэгтэй код дээр нэр чөлөөт дээр нь оруулж заваарснаас олж 52 нэр дэвшигч хохирсон. 13 хороон дээр. Бүх саналын хуудас хүчингү саналын хуудасаар явуулсан. Төв намаас гаргасан загвараар журмын дагуу гарын үсэг зурж баталгаажуулах ёстой саналын хуудсан дээр гарын үсэггүй. Гарын үсгийн бүрдэл дутуу саналын хуудасаар Баянзүрх дүүрэгт явагдсан. Энэ бол ноцтой зөрчил мөн. Дүүргийн намын хорон нэр дэвшиж байгаа нэр дэвшигчдийг төв намаас шаардаагүй нэмэлт шаардлагуудыг тавьж бүрдэл дутуу байна, шаардлага хангахгүй байна гэдгээр нэр дэвшигчээс хассан. Ийм асуудлууд гарсан. Энэ Баянзүрх дүүргийн ардчилсан нам магадгүй одоо тусдаа гарсан бие даасан нам юм уу? Ямар нам байдгийг тэрийг бол ойлгохгүй байна. Ийм байдлаар за маш олон асуудал энийг одоо ингээ яриул. Ийм байдлаар үнэндээ 2016 оноос хойш 9 удаа Баянзүрх дүүргийг ядагдуулж байгаа хуучин удирдлагын баг өнөөдөр Баянзүрх дүүрэг дээр ардчилсан нам дээр эрх мэдэл авч чаддгийн тулд бүх аргыг, бүх хар технологиг ашиглалаа. Эсэргүүцч байна. Ийм сонгуулийг бид хүлээн зөвшөөрөх үү? Хүлээн зөвшөөрөх үү? Энэ сонгуул хүчинтэй юу? Хүчинтэй юу? Өнөөдөр бид нар ийм лойрын сонгуулийг хүлээн зөвшөөрөөд өнөөдөр үүнд ядагдах юм бол
Монголын ардчлалд ирээдүй байхгүй, ардчил намд ирээдүй байхгүй. Ийм ардчил нам бидэнд хэрэггүй. Үүний тулд ардчлаа аврын түр өрөөнд нэгтгэе, бүгдээрээ тэмцгэе. Яг энэ дөрвөр гарсан энэ хулгай боёор бол АБ Скватер дүүргийн 14-р өвөрийн ардчил намын дарга хүн байна. За энэ бол бүх ингээд дүүрэг мөрүүдээ өөрсдөө энэ надад завхад хэлээ. Энэ манай Скватер дүүрэг дээр яг гарсан. Гэхдээ би энэ удаа бол шал өөр юм байна. Бид өөрийнхөө дүүрэг хороо дээр гарсан лойруудыг ярьж байна. Би бол энэ цогтгэрэл дарагтай төв ном руу би намайг шүүнцэн байна. Энэ хүн анхнаасаа энэ хүн биш байсан юм аа. Яагаад гэвэл манай Скватер дүүрэг улсын их хурл нэр дэвсэн Балармаатай холбоотой тийм үү? Энэ хүн намын дар хийж байхдаа улсын их хурлын энэ шалгал төвшөөс хоо. Зүгээр та За. Тэгээ манай Скватер дээр ямар юу гарсан бэхээр жилийн өмнө шүү дээ, 2 жилийн өмнө шүү дээ. Манай хол Иргэдийн хорол 24 онд ялсан, үнэмлэхүй ялт байгуулсан 35 суудын 23 авсан. Ардын нам 12 үнэтэй. 12-ны эсрэг манайх 13 гаруй өрхтөл ялна. Гэтэ ийм ялцсан нам мөртлөө урд нь Скватер манай Скватер 20 хороотой. 20 хороо нь 20 удаа ардчил намын дарагтай байсан. Энэ хүн гарчаад яасан бэ? 8 засгийн ардын намд бэлгэлсэн. Ялт байгуулсан 8 хүнээ годомжинд хөөж гаргасан. Скватер дүүргийн хамгийн газар 7 хэлтэстэй. 7 хэлтэст нь байсан өөрийн намын усыг бас өшөлт град ардын намд өгсөн. Ордогтойгоо өгсөн. Гэхдээ энэ уралд мөн үү? Уралд мөн шүү дээ. Тэгээ яг энэ хүн орвсаа нэгдүгээр, хоёрдугаар энэ хүн манайх түүхэндээ Скватер дүүргийн хамгийн газар авилга авч байгаа газар дээр баригдсан 50 сая төгрөг. Араас нөгөөдөл нь дагч гэртэн нэгчгэд 60 сая 400 сая төгрөг гарсан гэж. Ийм том авилга хийцэн байна. Наад тавын газар чинь Балармаа чи энэ авилга хэд ахуулын хамаар бүхий толгойчлоо. Энэ усуудыг намаасаа хөөгөөд байхад тийм үү? Амар байсгалд цогтгөрч 2-3 сарын өмнө жилийн хөөгөөгүй байхгүй юу? Тэгэхээр та нар бодоод энэ хүмүүс итгээд байх шиг тийм үү? Уус дээр энэ толгойч сууж байгаа шиг. Магадгүй Балармаа нэг хавхал гэсэн үгүйсэхгүй. дотоод сургуультай холбоотой. Тэгэхээр энэ би хэлж шүү. Дотоод сургуулиуд угаасаа энэ төв нам дарга нь ийм байгаа чинь энэ яагаад зүг явахгүй? Нээлттэй болгоно гэдэг чинь би дартаг болно гэсэн. Зориуд ардын намд оруулж ирсэн. Энэ бол санаатай үйлдэл. Тэр санаатай үйлдэлийн бид нар болсон процессуудыг яриад өнөөдөр. Одоо хамгийн гол цогцолтыг бид цогтгол төв намд жиний сөвлөх хэрэгтэй. Гэхдээ ийм мохоо авилга хийж тахад тийм байгаар гараа гүйхгүй л байгаа үстэй. Ирэхгүй л байгаа үстэй. Тэмцээ. Энэ Монголд энэ газ Монголын ардчил нам биш. Чи Монголын ардчил сүрж байгаа маа. Тийм ардчил тайлбар хүн бүхэнд ирэх ёстой. Манай ардчил нам бол хамгийн цэвэрхэн, хамгийн ариун, хамгийн шударга үнэж тийм нам Монгол бусад улс төрийн намд үлгэж явах нам атал. Өнөөдөр бид өөрөө тэдэнд буруугаар үлгэж явж байна. Тийм учраас энэ би өөр ирж үгээ хэлж байгаа маа. За амжилт. За сайн байна. За одоо аль биесээр хөвжих ирсэн байгаа учраас ингээд нэлээд тодорхой бөгөөд ойлгомжтой дуу байдлаар жоохон тайлбарлах гэж оролдъё. За 1-р 4 сарын 8 гээд өдрийг хамгийн эцсийн өдөр болгож тулгаж агаад энэ сонгуулийг маш хурдан шуурхайгаар хийх гэж оролдсон. Энийний цаана юу байгаа вэ? Энийний цаана Харбин тааврын хулгааны нүүрсний мөнгөөр хамгаалагдах гэсэн амар баясгалан оюун эрдний хамгаалах цайзыг босгож байгаа маа. Гол агуулга нь. Тэгээд намын их хурлын бүрэн эрхэнд халдаж, улс төрийн зөвлөл шууд халдаж, энэ сонгуулийг зохион байгуулах журмыг баталсан. Мордохын хазгаа гэж болсон уу? Болсон. За, энэний цаана юу байгаа юм? Хулгай мөнгө нуугдчихж байгаа. Энэ хулгай мөнгийг ардчилсан намын шат шатанд нь тараасан. Гишүүний татвар байдлаар тараасан, гишүүнээр илсүүлсэн гэж тараасан, санал өгүүлсэн гэж тараасан, намын хорооны дарга нарыг сонгох гэж тараасан. Одоо аймаг дүүрэг болгонд сонгуул зохион байгуулах дарга нарийн бичих гээд 2 хүн байгаа. Тэр хүмүүсүүд өөрсдөө даргадаа дэвссэн шүү дээ. Боддоо. Өөрсдийнхөө сонгуулийг зохион байгуулдаг ямар гэжийн ардчилсан намтай болчихоо бид нар. Ямар муухай ичиж үхмээр юм бэ? Гэхдээ би өөрийнхөө сонгуулийг
Баян зүрхтэй зохион байгуулахад удирдах явж байвал яах вэ? Тийм байт юм уу? Монгол улсын ерөнхийлөгч өөрөө ерөнхийлөгч болохын тулд сонгуулийн ерөнхий орны дарга болоод явж байвал ямар ах вэ? Гэхдээ чи ямар ичж өгмөр юм бэ? Сонгуулаа зөв шударга хийж чадахгүй шүү дээ. Бид нар яаж гинөө? Баахан царцаа оруулж ирээд энд 30 жил ардчилсан нам зүтгэсэн гишүүдийн санал юу ч биш болсон, хог болсон. А хиний санал үнэтэй болсон бэ? Царцаануудын санал үнэтэй болсон шүү дээ. Тэгээ царцаа яадгийг өөрийнхөө захиалсан хүндээ саналаа өгдөг байхгүй юу да? За өнөөдөр бид нар гарц гаргалгаа цөөхөн байна. Өнөөдөр бид нар цогтгөрл даргаыг энэ намыг эвдээ зүйтэйгээр аваа явуучих болов гэсэн итгэл байсан уу? Байсан дээ? Хүлээсэн үү? Хүлээсэн. Төвчсөн үү? Төвчсөн. За одоо байгаа байдлыг хар. Хаа байна? Нөгөө цогтгөрл дарга маань. Ой цогтгөрл дарга. Хаа байна та? Ордонд ороод нуугдсан. Оюун эрдний керманд орсон. Яаж гин үү? Улсын хурлын гишүүдийг эргүүлэн татах хуулийг эсэргүүцэж чинь гээд атгацыгээ сууж шээ. Керманд орсон. Улсын хурлын гишүүд хулгай хийх гэж байгаа юм бол юунд нь хамгаалт юм бэ? Ямар ичдэггүй юм бэ? Бүхэл бүтэн ардчилсан намын дарга тэгж хилээд атгацыгээ сууж байна. Өнөөдөр оюун эрдний амар баясгалын гин керманд нь орсон юм байна гэж би бол харж байна. Өнөөдөр ардчилсан нам өөрийнхөө дотоод сонгуулийг хийж чадхаа болчлоо. Царцаанууд хийдэг болчлоо. Намын хорон дээр битүү мөнгө тарааж байна. Тэгээд нөгөө сонгуул зохион байгуулах дэд хорооны дарга нарын бичгнэр нь дарга болж байгаа шүү дээ. Гэхдээ энэ чи ямар гэж гоё шударга гоё сонгуул вэ? Энэ ардчилсан намын гишүүн та нар яваад яах гэж байгаа юм? Ямар хэрэг байгаа юм? Бүх хувь заяа өөрийнхөө ирээдүйг тэр чигээр нь царцаануудад өгөөд өнөөдөр бид нар одоо даргаагээ сууж явах юм уу? Одоо болио. Одоо манай намын гишүүд намынхаа үүдэн дээр ич энд маргааш болох намын их хурлаа зогсоо. Энийг яаралтай зогсоо. Энэ сонгуулаа хүчин төгөлдөр улсын хэмжээнд нь болиул. Ямар гэж сонгуул гэхээр ингэж хийдэг болсон ардчилсан нам. Бид нар хэзээ ингэ сонгуул хийдэг байсан юм? Одоо 30 жил явцгаас та нар хийж биш заяа. Юу ч биш та нар. Өнөөдөр ийм болчоод гой төвчээртэй, хүлээцтэй, тэ? Яасан гой ингэж хүлцэнгүй хүлээж явдаг юм. Одоо бид нар энэ нам руу намын бүх шийдвэрийг эсэргүүцэж энд суулгах хэрэгтэй. Үсгэлэн зарлах хэрэгтэй. Цогтгөрлийг огцруулах хэрэгтэй. Бид нар итгэлээ өгсөн үү? Өгсөн шүү дээ. Мань хүнд одоо чадах чинээгээр дэмжсэн үү? Дэмжсэн. Тэгээ хаасаагүй баахан компани зарцаанууд хаа баахан ардын намын гишүүдийн саналаа өгч шүү дээ. Гэхдээ бид нар ардын намын гишүүдийн саналаар тунцсан юм ардчилсан нам. Гэхдээ чи ямар гэж сонгуул гэхлээр юм байд юм бэ? За тэгээд өнөөдрөөс эхлээд бид нар ганц нэг дүүргийн асуудал ярмааргүй. Бид нар ардчилсан намын хувь заяа энэ сонгуулийг хүчингүй болгохын төлөө явна болохоос биш. Дүүрэг болгоныхоо хувь заяаг яриад та нар амиа удаж болохгүй шүү. Өөрийнхөө дүүргийн чинь асуудал шийдэгдчихлээр ардчилсан намд амьд үлдчихсэн биш ээ. Энэ чинь ардчилсан намын улсын хэмжээнд дэх асуудал яригадаад байна шүү дээ. Одоо дандаа захиалгын хүмүүс үүдэхэд орно. Харж байгаарай. Захиалгын хүмүүс яадгийн сая царцаанууд яаж юм? Захиалсан хүндэл саналаа өгч байгаа үстэй. Одоо үүдэхэд сонгогдсон хүмүүсүүд захиалгын хүмүүс. Тэд нар манай намд орж ирээд тэний захиалгыг биелүүлэх үү? Оюун эрдэнэ амар баясгалангийн захиалгыг хийнэ. За ингэж явбал ардчилсан намд бид нар хөлс хөдөлмөрөөр зарцуулж үнэт зүйл зарчмынхаа төлөө явсны төлөө бид нар хог дээр гарах гэж байна. Одоо эсэргээрээ бид нар эднийг эндээс хөөж гаргах ёстой. Тэр ордноосоо гарч ирж биднэртэй нийлж уулзалтаа 4.11 гэдэг өнөөдөр хэмтлийн хууль хийгээ суучлаа. Хаа байна? Энэ дээр хийлдэ. Энэ гишүүдийнхээ урд тайлангаа тавилтаа. Тийм яасан мухаа ичтгэн бэ? Тэгээд урдаа болохоор
сонгуулийн дотоод сонгуулийн хороо гэдэг хэдэн нөхдүүдийг гаргацсан. Тэднэр нь урд нь бамбаа болоод хамгаалтыг хийгээд ямар их мөнгөтэй юм бэ? Би УБХ-ийн гишүүн нийслэлийн намын орондны гишүүн болохын тулд 10 сая төгрөг төлсөн. Ийм зөөрийн сонгуул болно гэж даач итгэсэнгүй явлаа. Би маргааш би мөнгөө нэхэн. Энэ авсан мөнгөө би гишүүдэд тарааж өгнө. Өөрийгөө дэмжсэн үнэт гишүүдтэй би өгнөө. Та нар сулгаа хийх боломжийг ч өгөхгүй. Цогцгөлээ. Чи огцроо. Одоо болно. Чамд итгэсэн шүү дээ. Одоо хангалттай. Огцроо. Огцор. Одоо Монгол ардын намын Германд орсон бүлгээ барьж сууж байгаа ш. Одоо ямар бэлтаа юм бэ? Хоёрдын Германд орсон. Дотоод сонгуультай холбоотой. Дотоод сонгуультай холбоотой факт чек ярья. За одоо нийтлэг юмыг сая манайхан бүгдээрээ ярьлаа. Одоо хаа би та дараа нэрээ. Би бол Баянгалт дүүргийн 4-р үүрээс нэр дэвсэн продюсер гэж хүн байна. За манай энэ үүр дээр юу болсон гэхээр би зөвхөн бодит факт ярья. Хоёрхан айлын хаалган дээр 4-ийн 21 гэдэг 4-р байрны 21-ийн тоотод 48 хүн, 9-р байрны 2 тоотод 24 хүн. Ингээд нийт 72 царцаа маш товч тодорхой иржсэн хаягн дээр энэ 72 хүн саналаа өгсөн. Хяналтын зөвлөл болон нутаг дэвсгэрийн дэд зөвлөлд энэ хүмүүсийг хасаж өгөө гэсэн гомдлыг өгсөн. За тэгээ энэ хүмүүсийг нийт тэр чигээр нь оруулж ирсэн. Энэ хүмүүсээс 49 санал өгсөн. 49 хүн. За тэгээ 4-р өөрөөс хэн гарч ирсэн гэхээр лайвчин мөнх Эрдэнэ. За лайвчин мөнх Эрдэнэ тэр Бурхны хүү Баярбат гэдэг мэтийн нөхдүүд гарч ирсэн. Тэгэхээр би танарт мөнх Эрдэнийн 99 авсан саналаас тэр 49 царцаан дээр нэмэх нь хийсэнд ямар ч бүртгэлгүй 5 хүн. Ингээд нийтдээ 54 хүний саналыг хасахаар мөнх Эрдэнэ 45. За Баярбат нь 43 мэтийн ийм саналуудыг аваад за бидний авсан одоо жишээ нь Бүрөөсрөн 49 хүний санал авсан. Хамгийн одоо бор хүүхэн 51 гэж. Энэ одоо юу хэлж байгаа юм гэхээр энэ царцаанууд хэрвээ санал өгөөгүй байсан бол жинхэнэ намын гишүүдээрээ бид нар санал өгсөн бол ялах нөгөө талдаа бид ялах байсан. Тэгэхээр энэ шудраг биш юмыг яагаад манай намын удирдлагууд за нутаг дэвсгэрийн дэд зөвлөлийн ИФТА гишүүн за яагаад энэ намын зохион байгуулалт комиссийн удирдлагууд яагаад энийг энэ чигээр нь явуулваа гэдэг дээр хамгийн том асуудал байгаамаа. Тэгэхээр энэ болгон энэ шудраг биш зүйлийг үнэхээр хүлээмжшөөрч чадахгүй болоод үнэхээр бүх юмдаа би энэ микрофоны өмнө гараад ирлээ. Бодит факт энэ байна. Баярлалаа. За шүү.